Дэлхийн бусад бүс нутаг ялангуяа ойрхон орнодод нөхцөл байдал хурцдаж байгаа энэ үед манай Монгол улс тайван тогтвортой орон хэвээр байгааг бодохоор үнэхээр таатай байна. Сайн байцгаана өрхөн үзэгчдээ та бүхэнд Global Media 7 хоног тутмын дэлхийн үйл явдлын таймыг хүргэж байна. Хөтлөгч Лама байна. Ингээд өнөөдрийн дугаарт Путинтэй зөвлөлтөөр хүрэлцэн ирлээ. Индонези ерөнхийлөгч Москва хотод албан ёсны ажиллал хийлээ. Лавров бүгд найрамдагчдад ард улсад Монголын 2 том хүч ямар асуудлаар байр суурь нэгтгэсэн талаар Улаанбаатар хотноо хэд хэдэн орны барилгын салбарын шилдэгүүд цуглалаа. Атомын хөдөлгүүр тойрог замд гарсан анхны Африк эмэгтэй саран дээрх бааз Москвад сансрын форум боллоо. Монгол дахь улаан өндөгний баяр Улаанбаатарт үнэ алдартны гол баярыг хэрхэн тэмдэглэсэн бэ? Цаг хугацааны машин Санкт-Петербургт Оросын хамгийн том ретро техникийн үзэсгэлэн боллоо. Энэ 7 хоногийн олон улсын чухал айлчлалуудын мэдээгээр дугаараа эхлэе. Индонези ерөнхийлөгч Москва хотод хүрэлцэн ирж, одоогийн геополитикийн нөхцөл байдлын талаар Владимир Путинтэй зөвлөлтөөр ирсэн хэмээн мэдгдсэн байна. За Индонез бол Азийн томоохон улс төдийгүй дэлхийд хамгийн олон лалын шашинтай хүн амтай ор юм. Уулзалт хэлэлцээний дараа талууд харилцан сэтгэл хангалуун үлдсэн болтой. Дэлгэрэнгүй мэдээллийг яг одоо хүргэе. Даваа гарагт Москвад өндөр дээд зочин Индонезийн ерөнхийлөгч Прабово Субианто хүрэлцэн ирлээ. Нийслэлийн онгоцны буудал дахь ёслол төгөлдөр хүлээн авалтын дараа тэрээр Владимир Путинтэй уулзахаар Кремльд очив. Орос-Индонезийн харилцаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр улс төлөөлөгчдийн айлчлалыг тогтмол солилцож, эдийн засаг, эрчим хүч, эмзүү, хөдөө аж ахуй, соёл хүмүүнлэгийн салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж байна. Саяхан Индонез улс Оросын дэмжлэгтэйгээр БРИКС-т нэгдсэн юм а. Президент Путин өнөөдрийн айлчлалын маань нэг зорилго бол танд болон Оросын засгийн газарт Индонезийг дэмжиж ирсэн талархал илэрхийлэх явдал юм. Ялангуяа богино хугацаанд БРИКС нэгдэх боломж бүрдүүлсэнд талархаж байна. Өмнөх уулзалтаар ярилцсан бараг бүх чиглэл өнөөдөр идэвхтэй ахиц дэвшил ажиглагдж байна. Сүүлийн уулзалтаас хойш хэдэн сар өнгөрсөн ч энэ хугацаанд би Жакартад айлчилсан олон тооны Оросын төлөөлөгчтэй уулзаж, мөн Москвад ч уулзалтууд хийсэн. Эдгээр уулзалт бүгд маш үр дүнтэй болсон. Индонезийн ерөнхийлөгч айлчлалынхаа гол зорилгыг Владимир Путинтэй геополитикийн төвөгтэй асуудлуудаар зөвлөлдөх явдал хэмээн шууд онцоллоо. Бид өнөөгийн геополитикийн хөгжилд Оросын үзүүлж буй эрг хувь нэмрийг мөн тодорхойгүй байдалд дагуулж буй үйл явцуудад гүйцэтгэж буй үүргийг тодорхой харж байна. Тиймээс өнөөдрийн айлчлалын маань гол зорилго бол тантай зөвлөлдөх өнөөгийн геополитикийн нөхцөл байдлын талаар санал солилцох явдал юм. Индонезийн ерөнхийлөгчийн айлчлал Орос даяар тэмдэглэдэг 2 том баярын дараахан тохиосон тул Прабово Субианто Владимир Путинд болон Оросын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ боломжийг ашиглан таныг өнгөрсөн христийн шашны гол баяр Пасха болон дэлхийн нийтэд онцгой ач холбогдолтой сансрын нисгчдийн өдөртөө холбогдуулан баяр хүргэе. Юрий Гагарин сансарт ниссний дараа Индонезид олон хүүхдэд Гагарин эсвэл Юрий гэсэн нэр өгдөг болсон. Хариуд нь Владимир Путин Индонезийн ерөнхийлөгчөд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа бүх салбарт эрчимтэй хөгжиж байгааг онцолсон юм. Танд баярлалаа эрхэм ерөнхийлөгч. Таны ажил дэлхийд өрнөж байгаа үйл явдлын хүрээнд ч манай хоёр талын харилцааг бэхжүүлэх, эрчимжүүлэх үүднээс ч нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Дэлхийд дээрх хамгийн олон лалын шашинтай хүн амтай улсын төрийн тэргүүнээс христийн шашны ариун баяр Пасхын мэдлэгээ сонсох нь надад онцгой таатай байна. Манай улс олон шашинтай. Бид бусад шашны ахын дүүсийнхээ тэр дундаа лалын шашинтай хүмүүсийн баярыг хамтдаа тэмдэглэдэг юм а. Особый характер наших отношений мы подписали. Энийн дараа хоёр улсын төрийн тэргүүнүүд болон төлөөлөгчдийн хилэлцээ сэтгүүлчдэд хаалттай горимд үргэлжиллээ. Сергей Тучко, профессор Маралма, Ice Global, Арвитлын агентлагийн материалын дагуу бэлтгэв.
Индонезийн ерөнхийлөгч Владимир Путинд ямар баярын мэндчилгээ хүргэн мэдчилсэнийг бид удахгүй хүргэнэ. За харин одоо өөр нэгэн чухал айлчлалын талаар ярив. За энэ 7 хоногт Оросын албаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров бүгд найрамдах Хятад ард улсад айлчилсан байна. Энэ мэдээ Монгол улсад ч гэсэн хамааралтай юм. Учир нь манай хоёр том хөрш дэлхийн гол асуудлуудаар байр сууриа уйлдуулж байгаа юм. Оросын албаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров 4-р сарын 14-ний мигмар гарагт Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Түүнийг онгоцны шатнаас хүлээн авагч талын төлөөлөгчд мөн Оросын албаны улсаас бүгд найрамдах Хятад ард улсад суугаа элчин сайд Игорь Маргулов нар угтан авсан юм. Албан ёсны айлчлал 2 өдөр үргэлжилсэн бөгөөд талууд хоёр улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд мөн олон улсын тавцанд үйл ажиллагаагаа уялдуулах талаар хэлэлцжээ. Түүнчлэн БРИКС, ШХАБ, АПЕК-ийн хүрээнд дэх хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулж Украин болон ойрох дорнод дох нөхцөл байдлыг ч хэлэлцсэн байна. Лавровын хамтрагч бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн сайд Ван И, Оросын албаны улс бүгд найрамдах Хятад ард улсын үр дүнтэй хамтын ажиллагаа нь өөрчлөлтийн эрен үед дэлхийн нийтэд зөв замыг харуулж байна хэмээн мэдэгджээ. Сүүлийн үед олон улсын байдал тогтворгүйжиж хүн төрөлхтний энх тайван хөгжлийн зарчмууд сорилттой тулгарч байна. Ийм ээжрээтэй нөхцөл Хятад Оросын харилцаа бүх саадаг даван урагшилсаар байна. Манай үр дүнтэй хамтын ажиллагаа харилцан нэмжлэг нь өөрчлөлтийн эрен үед дэлхийн нийтэд зөв хариуцлагатай замыг харуулж байна. Я полностью согласен с вами, что сегодня основа международных отношений. Та бүхний хэлсэнтэй бүрэн санал нийлж байна. Өнөөдөр олон улсын харилцааны үндэс суурь хамгийн хүнд сорилттой тулгараад байна. Латин Америк ойролт орнууд юу болж байгааг харъя. Барууны орнууд стратегийн ялагдалт хүрэх зорилгоор зориудаар өдөөс Украин хямрал байна. Евразийн зүүн хэсэгт ч Тайван, Өмнөд Хятадын тэнгис, Солонгосын хойг орчинд хурцлан байдал нэмэгдсээр байна. Иймээс манай өргөн удам төв байнгын анхаарал шаардсаар байна. Өнөөдөр бид Ши Жинпинг дарга болон ерөнхийлөгч Путиний дэвшүүлсэн дэлхийн болон Евразийн аюулгүй байдлын санаачлалын хүрээнд бодит алхмуудад тодорхой ярилцж чадна гэдэгт итгэлтэй байна. Хэлэлцээний дүнд Оросын албаны улс болон бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн сайд нар 2026 онд хэрэгжүүлэх салбар хоорондын зөвлөлдөх төлөвлөгөөнд гарын үсэг зурж, хоёр улсын удирдагчдын шинэ шууд харилцааны хэлбэрүүдийн талаар тохиролцлоо. Айлчлалын төгсгөлд Сергей Лавровыг бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпинг хүлээн авч уулзав. Сергей Тучков, профессор Маралма, Аист Глобал, Аравтлын агентлагийн материалд тулгуурлалаа. Энэ хооронд Улаанбаатар хотноо Монгол, Орос, Хятад, Вьетнам, Беларусь улсын шилдэг барилгын салбарын төлөөлөгчид нэгдэр цугларлаа. Build Mongolia 2026 үзэсгэлэнд 200 гаруй компани 3 өдрийн турш барилгын салбар дах өөрсдийн шилдэг шийдэл туршлагаа хуваалцсан юм а. Манай сурвалжлах багч мөн зарим оролцогчдтой уулзаж санал сэтгэлийг нь сонслоо. Барилгын салбар өдөр бүр хөгжин дэвшиж өөрчлөгдөж байна. Сүүлийн жилүүдэд энэ салбарт эрсдэс уур амьсгалтай манай улсад тохиромжтой сэргээгдэх эрчим хүч болоод эрчим хүчний хэмнэлттэй технологи зэрэг олон дэвшилтэд бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр нэвтэрч байна. Энэ бүхнийг хэрэглээнд нэвтрүүлэх болоод танилцуулахын тулд Build Mongolia 2026 үзэсгэлэнг зохион байгуулж байна. Бид нар аль болохоор шинэ технологи авчрахыг эрмэлздэг. Ер нь бол шинэ технологиор үр бүтээлтэй, хэмнэлтэй тийм гоё барилга барих тусмаа одоо хот маань гоё болох ёстой. Тэгээ олон улсын стандартыг хангасан сайн чанартай материалаар чанартай барих тусмаа одоо хүний амьдралын чанар тэр хэмжээгээр дээшилдэг. Тэгээ тэр зарчмыг л баримталж нэвтрүүлэхийг бид нар хичээж ажиллагаар онцлог. Үзэсгэлэнгийн хүрээнд бизнес уулзалт, оролцож байгаа улс орны мэрэгчлэнүүдийн мэрэгжлийн хэлэлцүүлэг, семинар, дуршлаг солилцох үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Энэ жил оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн 30 орчим хувийг гадаадын аж ахуйн нэгж эзэлжээ. Тухайлбал Орос албан улсын Бурят улсаас 7 аж ахуйн нэгж оролцож байна. Энэ 7 бизнес эхлүүлжсэн ганц өнөөдөр ирээвш олон удаа энэ тань суулгын үзэсгэлэнд оролцож байдаг. Тэгээд Монголын талаас бизнес эхлүүлжсэн хүмүүстэй тал найзнар болшинхай. Тэгээд өнөөдөр дахина нэмж гэрээ батлах байх ёстой. Өргөн хэмжээтэй ашигтай тийм ажил явуулахаас цаашдаа. В прошлом году мы в Монголии построили один дом. Өнгөрсөн жил Монгол улсад өөрсдийн технологиор байшин барьсан. Бид жил болгон энэ үзэсгэлэнд шинэ үйлчлүүлэгч, шинэ хамтрагч болохын тулд оролцдог. Одоо компаниас сурталчилгаар зар сурталчилгааны нэгэн компанитай ажиллаж байна. Ирээдүйд Монголын зах зээл өрөөгөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Рекламой наших домов в Монголии.
Энэ жилийн үзэсгэлэнд Орос улбан улсын Бурят улс, Хятад, Их Британи, Чех, Беларусь мөн манай аж ахуйн нэгжүүд оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. Тэдний төлөөлөл болгож Innermost Energy компанийн төлөөлөлтөд уулзаж ярилцсан юм. Тус компани цахилгааны ерөнхий хуварилагч галын болон давхрын самбар үйлдвэрлэдэг байна. Листэ бол хятад ардуудаас ган цайрцсан лист худалдаа авч хийдэг байна. За тэгээд хэлбэр хийц одоо хэмжээг зургийн дагуу зураг төсөл боловсруулад за зургийнхын дагуу дотоодод нуглаа, гагнуур гэх мэт одоо үйл ажиллагааг бол дотоодод хийдэг баг тий. Build Mongolia 2026 үзэсгэлэнд барилга, зам тээвэр, сэргээгдэх эрчим хүч, хүнд үйлдвэр зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон гадаадын компани байгууллагууд энэхүү нэг дор цуглаад байна. Тэд шинэ дэвшилтэд техник технологиг танилцуулж, санал бодлоо солилцож, зарим аж ахуйн нэгжүүд цаашид хамтран ажиллах гадаадын түншээ олж гэрээ байгууллаа. Доржин Цэнгэнжав, Мария Латышева, Евгений Павлов, профессор Марлма, Ice Global. Харин одоо Индонезийн ерөнхийлөгч Путинд баяр хүргэсэн 2 том баярын талаар ярив. За эхлээд сансрын нисгэгчдийн өдрөөс эхлэе. Сансрын нисгэгчдийн өдөр бол Оросын хамгийн дуртай баяруудын нэг. Энэ баяр улс төр түүхийн маргаанд дагуулдаггүй. Харин бүх ард түмнийг нэгтгэдэг онцлогтой. Гагарины нислэгийн 65 жилийн ой зориулсан үйл ажиллагааны хүрээнд Оросын томоохон сансрын форум Москвад болж өнгөрлөө. Дэлхийн 40 орны 340 компани төлөөлөл бүхий 2000 гаруй зочин цугларч сансар судлалын ирээдүй, хамтын ажиллагааны боломж, шинэ төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Тухайлбал дараах санаачлагуудыг дэвшүүлжээ. Бид Оростой хамтран хэрэгжүүлэх хэд хэдэн хөтөлбөрийг сайн судалж байна. Жишээлбэл Өмнөд Африкаас анхны эмэгтэй залуу охиныг сонсож дэлгэх зорилготой байна. Энэ Африк төвийн залуусыг байгалийн ухаан, инженерчлэл, технологийн чиглэлээр суралцахад урам зориг өгнө гэдэгт итгэлтэй. Тиймээс бид идэвхтэй хамтран ажиллах болно. Форумын хамгийн онцлог мэдээнүүдийн нэг нь Роскосмос болон Орос атом хамтран сар дээр цахилгаан станц байгуулах, мөн холын зан нислэгт зориулсан цөмийн хөдөлгөөр бүтээж байгаа тухай мэдээлэл байсан юм. Манай хамтын ажиллагааны 2 гол чиглэл бий. Нэгдүгээр цөмийн технологи суурилсан сарны цахилгаан станц байгуулах. Хоёрдугаарт алс сансарт их хэмжээний ачааг зөвлөх боломжтой нэг ёсны чирэгч үүрэгтэй хөдөлгөөр бүтээх юм. Манай туршилтын суурин дээр плазмын хөдөлгөөрийн онцгой үзүүлэлтүүдийг олж авсан. Түүний тусгай импульсын секундэд 100 км хүрч байгаа нь химийн хөдөлгөөрөөр харьцуулахад чанарын ясал авах. Энэ нь алс сансарыг эзэмшихэд бидний орох чухал хувь нэр болно гэж найдаж байна. Форумын оролцогчид Роскосмосын тэргүүн Дмитрий Бакановын хамт Кремлийн ханын дэргэд орших анхны сансрын нисгэгч Юрий Гагарин, туршилтын нисгэгч инженер зохион бүтээгч Сергей Королёв нарын булшинд цэцэг өргөлөө. Сергей Королёв нь сансар судлалын үндэслэгчдийн нэг бөгөөд анхны зөөгч буужин хиймэл дагуул хүнтэй нислэгийн хөлгүүдийг бүтээсэн ерөнхий зохион бүтээгч юм. Тэрээр 1959 онд сарыг судлах хөтөлбөрийг удирдах, олон тооны зоонд илгээх ажлыг зохион байгуулсан төдий Юрий Гагарины түүхэн нислэгч удирдан хэрэгжүүлсэн билээ. Мөн энэ өдөр Оросын цөмийн мэс зүсэгч хүлгүүд сансрын анхны байлдан дагуулагчдын дурсгалд хүндэтгэл үзүүлэн дохио өгчээ. Сергей Тучков, профессор Марлма, Ice Global Аравтлын агентлагийн материалд тулгуурлав. 4-р сарын 12-нд Орос даяар зөвхөн сансрын нисгэгчдийн өдөр төдийгүй өнөө алдартны хамгийн том баяр болох Улаан өндөгний баярыг тэмдэглэлээ. Энэ баярыг Монголд ч мөн адил тэмдэглэн өнгөрөөсөн юм. Улаанбаатар хотод болсон баярын мөргөлийн уур амьсгалыг манай сурвалжлагаас хүлээн авна. Улаанбаатар хот дахь Гэгэн гурвлын сүмийн улаан өндөгний баярын мөргөлд 100 гаруй сүсэгтэн цугларчээ. Тэдний дунд үнэн алдартны шашинд цөөнхийн төлөөлөл, дипломатууд, сэтгүүлчид, жуулчид болон монгол сүсэгтнүүд байв. Монгол дахь үнэн алдартны шашин эртний түүхтэй. Чингис хааны удмын нэгэн ачхүү Христийн шашинд орж лам болж улмаар гигантнүүдийн игнэнд багтсан гэдгийг цөөн хүн мэддэг. Орос оронд түүнийг Ордын Пётр хэмээн нэрлэдэг. Харин Улаанбаатар хотод бүрэн утгаараа үнэн алдартны сүмхийд 1864 онд Оросын эзэнт гүрний ерөнхий консулын дэргэд байгуулагджээ.
И жили большие колонии русских людей, они менялись. Орос иргэдийн томоохон суурьшлууд байсан ч цаг үеийн ирэхээр өөрчлөгдөж ирсэн юм. Харамсалтай нь баруун өнгөр нь өргөө эзлэн авах үед үнэн алдартны санавартны хүүхдүүд нь большевикуудад талтай байсан гэх шалтгаанаар буудан хороосон байдаг. Что дети его якобы симпатизировали большевизму. Удаан хугацаанд мөргөл үлдэх боломжгүй болж зарим үед нууцаар мөргөл үлдэх тохиолдолж байсан юм. Тэр ч байтугай Монголын буддын шашны төв хийд болох Гандан дэгчлэн хийдийн лам нар үнэн алдартны мөргөл үлдэх байрыг гаргаж өгч байсан тухай баримт байдаг. Харин 2009 онд орчин үеийн сүмийн барилга ашиглалтад оржээ. Мы сейчас с вами находимся в Свято-Троицком приходе, единственном православном храме. Бид одоо Монгол улсад цорын ганц үнэн алдартны сүм болох Гэгэн гурвын сүмд байна. Манай сүм 160 гаруй жилийн төвхтэй. Байнгын 30-аас 35 орчим сүсгтэнтэй байдаг. Харин христийн мэдлсний баяр бол улаан нүрийн баярын үеэр 100 гаруй хүн сууларч мөргөлд оролцсон юм а. Больше сотни человек, которые участвуют в богослужении. Монголд амьдарч байгаа Оросуудаас гадна Беларусь, Серб, Грузин, Армян зэрэг иргэд мөн христийн шашинд орсон монголчууд энэ сүмд мөргөл үлддэг. Жил ирэх тусам мөргөлд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь тус сүм идэвхтэй хөгжиж байгааг илтгэнэ. Сергей Тучков, профессор Марлма, Аист Глобал. Харин төгсгөлд нь танд гооз эерэг мэдрэмж бэлгэлэх нэгэн сонирхолтой сурвалжилгыг хүргэе. Өнгөрсөн 7 хоногт Санкт-Петербург хотод Оросын хамгийн том ретро техникийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Хамгийн ховор, хамгийн хурдтай, хамгийн үзэсгэлэнт автомашинуудыг яг одоо сонирхуулъя. 13,000 гаруй шоо дөрвөлжин метр талбайд 300 гаруй ховор нандин автомашин дэлгэгдсэн. Америкийн тансаг загварын Плимовоос эхлээд зөвлөлтийн төлөөллийн Английн Зис хүртэл төмөр хөлөг тавигдсан байлаа. Санкт-Петербург хотод Old Timer Gallery нэртэй Оросын холбооны улсын хамгийн том ретро техникийн үзэсгэлэн болж өнгөрлөө. Энэ жил тус үзэсгэлэн 25 жилийн ойгоо тэмдэглэж байна. Маш олон төрлийн техник байна. Хүмүүрийн сонирхолд нийцэхэр байна. Орчин үеийн машинч байна. Хүчирхэг сонгодог загварууч бүгд их содон үнэхээр таалагдлаа. Хүүхдүүдэд бүр их сонирхолтой санагдсан байх. Бигрүүлээд агуулж ирсэн 90 гайхалтай маш эерэг сэтгэл төрүүллээ. Уур амьсгал их гоё байна. Маш олон зүйл таалагдлаа. Хүмүүс ч их, янз бүрийн машин ч их байна. Хуучин автомашин сэргээн засварладаг олон байгууллага оролцсон байна. Асар уудам танхимд дэлгэсэн 300 гаруй автомашин нь эзэд нь нандинан хадгалсан эсвэл сэргээн засварлагчдын уран чадвараар амилсан бүтээлүүд байлаа. Энд Оросын эзэн хааны гаражид хадгалагдаж байсан 20 дугаар зууны ихэнх үеийн ховор автомашинууд, зөвлөлтийн кинонд дүр бүтээж байсан киноод машинуудыг ч үзэх боломжтой. Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэд тооцогдох компрессорт Mercedes-Benz 540K, Special Roadster, хамгийн хурдтайгаар Ferrari GTP тодорчээ. Харин хамгийн өвөрмөц нь гижэл урлалаар гараа аргаар чимгэлсэн аяг хэлбэртэй автомашин байв. Уур амьсгал үнэхээр сайхан байна. Маш олон сонирхолтой машин байна. Хуучинч бий, шинэнч бий. Бүр маш өвөрмөц сэтгээ төслөөч байна. Таны ард байгаа тэр машин яг хүүхэлдэйн киноноос гарч ирсэн юм шиг харагдаж байна. 25 жилийн ойн үзэсгэлэн зөвхөн автомашинаар хязгаарлагдсангүй. Зочдын анхаарлыг автомашины жолооны хүрдний цуглуулга, ховор педальт машинууд, домогт уралдааны автомашины хэв маягтай, офисын сандлууд, автомашины уран зургийн галерей, мөн түүхэн мото болон ундаг дугуйн цуглуулгууд татаж байсан юм. Сергей Тучков, профессор Марлма, Аист Глобал, Арабтлын агентлагийн мэдээллээр бэлтгэлээ. Ингээд өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Та бүхэнтэй Лама болон Global Media хамт байлаа. Дараагийн шинэ дугаараар ирэх баасан гарагт уулзъя. Та бүхэн өөрсдийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалан хайрлаарай.